Дэлхийн монголчуудын MJL радио 88.3 дэлгэн дээр яг одоо хүүхдүүдэд онтуулчихсан эсвэл хүүхдүүдээсээ хол байгаа эрхэм хүндэт томчуу та бүхний энүүчийн амрыг дахин ирж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 10 сарын 10-ны өдөр Баасан гарыг тохиож байгаа Улаанбаатарын цагаар 22 цаг 11 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд онтлаа. Одоо бидний цаг үрээтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За, өчигмэнд. За, радиогийн 2 дугаар студид хөтлөгч Уугнаа, хөтлөгч Зулаа, за найруулагч Өнрөө, за нэвтрүүлгийн продюсер Айринэр хамтран ажиллаж байна. За, манай өнөөдрийн Баасан гарагийн томчуудын явдал нэвтрүүлгийн сэдв чинь эротик кино урлагийн талаар танилцуулдаг шүү дээ. За ингээд хүүхдүүд унтлаа одоо бидний цаг үрээтэй томчуудын явдал маань Баасан гарагийн дугаараараа дэлхийн эротик киноны сан хөмрөх одоо ер нь бол айгүй дуусахгүй юм шүү дээ. Өмнөх дугаараараа Эрика битгаар Азийн шилдэг тийм эротик кинонуудын тухай ярьсан. Үзүүлэлтүүдээр айгүй өндөр явж байдаг. Харин энэ удаа эротик бөгөөд триллер жанр хосолсон ийм хамгийн алдартай шилдэг кинонуудаас танилцуулнаа. За тэгнэ. За өнөөдрийн танилцуулах эхний кино бол 1990-ад оны одоо хамгийн их дуйлайн шуугиан тарьсан, хамгийн их маргаан дагуулсан, бас хамгийн халуухан трейлер кинонуудын нэг Basic Instinct буюу төрлөх зүн совин гэсэн киноны тухай ярих гэж байна. За, наач бас үнэхээр бас л гоё кино шүү дээ. Амар кино. За, энэ кино нь 1992 онд Америкийн найруулагч Пол Верговен найруулж, зохиолыг нь болохоор Жо Издрахас бичсэн эротик трейлер кино юм байна. За, гол дүрд нь болохоор Холливуудын 2 томоод Майкл Дуглас болон Шерон Стоунер тоглосон юм байна. За, кино бүтээгдсэн тэр он жилүүдэд эротик одоо сэдвтэй трейлер төрөл нь шинэхэн ирчтэйгээр одоо яг эрчимтэй хөгжиж байсан үе юм байна. Харин одоо энэ төрлөх харин шин гэдэг кино гараад бүр яг тэр үедээ бүр ингээ оргилд нь хүрээд 1990-ад оны одоо секс трейлер жанрын стандартыг нь маш өндөрөөр тогтоож өгсөн юм байна. За, найруулагч Пол Верговен бол юу юм бэ? Нидерланд гаралтай байна л да. Одоо хит реалист зүүн бүр юм хүчирхийллийг одоо хослуулад тийм уран сайхны төвшөнд гаргадаг тийм мундаг найруулагч юм байна. Тэгээд тэрийг Европт эр зөрөгтэй найруулагч хэмээн тухайн үед бол өмнөлдөг байжээ. За, 1980-ад онд Пол Холливуудад ирж 1987 онд бидний сайн мэдих робот цагдаа. За, 1990 онд болохоор Арнольд Шварценеггер. За, Шерон Стоун нарын тоглосон Total Recall гэх одоо хоёр шинжлэх ухааны уран зөгнөлт. За, гэхдээ хүний сэтгэл зүй одоо нийгмийн шүүмжлэл хосолсон бүтээлээр дэлхийд даяар одоо алтарчсан юм байна. Ер нь бол энэ найруулагч маань бол Шерон Стоунаар бол бараг дагнаж ирсэн юм байна да. Тийм байна. Яг юм мундаг Холливуудын жүжигчдийг тоглуулаад тийм. Тэгээд төрлөх зүүн совин киног одоо найруулад шинэ сорилтоор өөрийгөө сорьсон юм байна. Манай энэ Пол маань. За тэгээ энэ кинондаач маш өндөр амжилт гаргаж түүнийг эротик трейлер жанрын хаан болгосон. Вау. Хаан биш үү? Тэгвэл энэ хаантны тухай төрлөх зүүн совин гэдэл байгаа л да. Тэгээд Basic Instinct гэдэг. Одоо монголоор болохоор ч нарийн шин зүүн совин тий нэг тиймэрхүү маягаар л янз бүрээр ингээл орчуулж л байгаа. Гэхдээ яг зүгээр өнөөдрийн манай зохиогчийн орчуулж оруулж ирсэн төрлөх зүүн совин гэсэн нэрээр яригдах нь байна. Мэдээж энэ киноны гол дүр буюу Холливуудын нэр жүжигчин Майкл Дуглас. За, 1980-ад онд аль хэдийн Холливуудын секси өнгө төрхийг тодорхойлчихсон одоо секси эрэгтэй жүжигчин өөрийнхөө бүр өнгө төрхөө айл хэзээний олоод авчихсан супер одын нэг байсан Майкл Дуглас. За, энэ кинонд тэр өмнөх дөрүүдийнхээ уламжлалыг үргэлжлүүлээд за ёстой л нөгөө эр зөрөгтэй тэг хүчрэхэг тэгсэн мөртлөө юм дотоод сэтгэлийн тийм зөрчилтөө ихтэй хүсэл мөрөөдөлтөй автсан ийм эрийн дүрийг л бүтээх ёстой байсан тэрийгэж амьдруулж үнэхээр чадсан байгаа байхгүй юу. Энэ кино гарсны дараа Майкл ерөөсөө эротик
гэд нэг триллер гэд бас нэг байгаа шүү дээ, тий. Эротик триллер жанрын бэлэг тэмдэг болсон гэх хэлсдэггүй. Тийм байна. Нүл адал явдал, нүл одоо алаа хэдаа тэрэ мөртлөө эротик байгаа гэдэг тий. Харин Sharon Stone-ийн хувьд болохоор яг энэ киноны жинхэнэ оволцох ганц зүрх нь. Дээрээс нь энэ кино оршин тогтнох ганц шалтгаан нь босон үнэхээр мундаг жүжиглэлтийг харуулсан. Энэ бол тесрэлт хийсэн кино. За тэр би хаа царай нь бол та янзгаа. Энэ нэрээ үнэхээр одоо би ч одоо 90-ад оны л хүүхэд гэхээр чинь энэ бол үнэхээр тасархай гоё бүсгүй байлаа. Яалтчгүй. Би харин гоо үзэсгэлэнгийн үнэхээр гоёсэн. Энэ бол үнэхээр одоо бараг л дэлхийн нийт яг энэ киноноос хойш доо бараг л ерөөсөө үнэхээр нөгөө секс символ болсон байхгүй юу? Энэ кино тоглохоос өмнө бол тий зэрэглэлийн жүжигчин тооцогддог байсан гэсэн. За магадгүй тийм байх. Тэгээ энэ киноны дараа болохоор стайл нөгөө гоо үзэсгэлэн дээр загварлаг одоо жүжиглэл тэр секси царай би хаа харцсан ямар зэвүүн гэж. Бүр яа ингээд олзоо хайгаад ингээд гитж байгаа нэг тийм ирвэс юм уу хайши. Энэ бүсгүүн тэр харц амар. Тэр харцны жүжиглэлт энэ төр бол үнэхээр амар. Янз. Тэгэхэд ингээд яг зүгээр л байдаг л тийм гоо үзэсгэлэн биш. Зүгээр л байдаг л тийм гоё би хаа биш. За та юу гэж бодож байна? Зүгээр л байдаг л нэг жүжиглэх ур чадвар биш. Энэ зүгээр л Sharon Stone яг энэ кино, яг энэ цаг үе бол энэ хүнийг өөрийн тесрэлт хийж гаргаж ирсэн ерөөсөө нэгдсэн ийм цөмийн зэвсэг шиг эмхтэй шүү дээ гэдгийг л гаргаж ирсэн бүтээл байгаа байхгүй юу? Тийм. Яг 1980-ад онд Total Recall гэж түрүү хэллээ шүү дээ, тий. Paul Verhoeven тэ хамтарч ажиллаж исэн, Arnold Schwarzenegger-тэй бас ажиллаж исэн гэж тэгж шүү дээ, тий. Тэгэхээр чи яг энэ кинонд бол яг 80-ад оны үед бол бас л нэг өсч өндийжил явсан ганц нэг найруулагчийн хараанд өртөжл явсан үе байгаа байхгүй юу? Одоо 92 онд зохиогдож бүтээгдэж гарч ирсэн одоо энэ төрлөх зөнсөө ингээд энэ кино бол Catherine Tramell-ийн дүрийг бүтээснээрээ за энэ Sharon Stone гэж энэ жүжигчин жинхэнэ одоо тесрэлт хийсэн. Хамгийн алдартай дэлхийн одоо ерөөсөн нэг ихний 5-д орон ч гэдэг юм уу, ихний 10-д орон ч гэдэг юм ингээд шууд ингээд гот усрал гараад шууд зэрэглэл рүү ингээд өсөрсөн. Яг зөв. Гэвч одоо яг өөрийнх нь хувьд болохоор энэ дүр хоёр талтай нөлөө үзүүлсэн гэдэг юм байна л да. Юу вэ гэхээр нэг талаар дэлхийн хамгийн алдартай эмэгтэй жүжигчин болчихлоо. Энэ бол ойлгомжтой тий. Нөгөө талаар юу вэ гэхээр яг ийм ижил яг энэ кино шиг ижил дүр төрхөөс салах амаргүй болоод дараагийн уран бүтээлүүд нь үргэлжилээд одоо Catherine Tramell гэдэг нэг ийм одоо тийм одоо энэ нэг Basic Instinct гэдэг энэ киноны тухай ярьж штэ тий. Энэ дээр байгаа энэ жүжигчний дүр нь Catherine Tramell штэ. Энэ дүрээсээ гарч чадахгүйсэн. Гарахгүй эсвэл нөгөө яг энэ дүртэй нь ингээд хүмүүс ингээд жишж дүгнээд харьцуулаад байдаг ч юм уу тий. Ингээд энэ дүрийнхээ баг өөрөө тийм сүүтрэнд шахуу болчихсон. Тийм ээ. Жүжигчнийхэн сэтгэл зүйн хувьд тийм байсан гэж ярьд юм байна л да. Тэгэхээр энэ үнэхээр мундаг бүтээгдсэн дүр байгаа өстэй тий. Дотор нь орж бүр мэдэрч тоглосон байна. Яг зөв өөрөө мэдэрч тоглосон. Тий, эротог тэгээ дээрэс нь гимт хэрэг хүчрхийллийн бас шинж чанартай шүү дээ мэдээж тий. Тэгэхээр ялчгүй сэтгэл зүйд нь нөлөөлсөн баха энэ жүжигчинд. Яг зөв. Яг тийм байна. Тэгээд энэ төрлөх зүүн совин киноны нийт төсвийн ер нь бол нэг дуртахад 49 сая $. Байсан юм байна. За 49 сая. Тий 49 сая $. За 1992 оны хувьд энэ нь эротик одоо трейлер төрөлд бараг дээд амжилт тогтоосон мөнгө хөрөнгө оруулалт байгаа байхгүй юу? Тухайн үедээ. Тий тухайн үед бол аюу их мөнгөөр ингээ бүтээгдсэн байна шүү дээ эротик төрөлтөө. За тэгсэн чинь энэ эрсдлийг одоо ингээд манай тэр Verhoeven продюсер тэр одоо Mario Casser нар одоо зөв шийдвэр болж хувирсан. Ерөнхийдөө. За. Тэр мөнгөө хэд дахин нуулж авсан гэсэн үг шүү дээ. За кино гарсны дараа дэлхийд даяар үзэгчдийг ингээд зочирдуулж шуугаан тарьж одоо бэлгийн сэдвтэй контентуудын дунд ингээд урлагийн төвшөнд хүрсэн цорын ганц эротик трейлер гэж одоо нэрлэгдэжсэн юм байна. Маш их шуугаан тарьсан юм байна. Дэлхийд даяар шүү. За тэгээ 1992 оны 3 дугаар сард Лос Анжелес одоо нээлттэй хийсний дараа ердөө хэдхэн сарын дотор 50 гаруй улс оронд гараад $352 сая орлого олсон юм байна. Вау зүгээр л 49 саяар бүтээгдсэн тэр үедээ хамгийн одоо их үнэтэй тооцогдож исэн бол тэрийг бүр хэд нугалсан байна. Тэгээ энэ амжилтаараа бүх цагийн үеийн одоо хамгийн их ашиг олсон эротик кинонуудын одоо нэг болж багцсан юм байна. За
За тэгээд юу яасан юм бэ? Киног одоо кино театрын дэлгэцнээ гарч байх үед нь Бэтмен буцаж ирсэн нь Үхлийн зэвсэг 3 бие хамгаалагч гэдэг одоо томоохон кинонууд зэрэг гарч ирсэн. Одоо тийм амжилттай явсан одоо хэр сайн кино босныг нь батлах нэг яг зөв одоо энэ тий Бэтмен буцаж ирсэн гэдэг чи одоо л Бэтмен гэж хүн болгон мэдэн тэр үедээ бас тесрэлт хийжсэн гэнэ байхгүй юу. Дээрээс нь энэ Үхлийн зэвсэг 3 байна. Энэ бие хамгаалагч гэдэг одоо хэний нөгөө би хамгаалагч юм мэдгүй тоглосон. За. Кевин Костнер энтрийн Кевин Костнер би ч юм. Кевин Костнер тоглоом байна. Сайн. За ямар ч гэсэн видео үсээ тоглосон юм аа. Энэ кино мэнэ бол одоо ч үнцний алдаагүй байдаг байхгүй. Үнэхээр тэр үед бол мөнгө цацаж хийсэн. Үнэхээр гоё кинонууд. Гэтэл эднэртээ өрсөлдөхүйц дээрээс нь ашиг орлого тооцоолшгүй ихээр ингээд орсон гэхээр энэ кино өөрөө маш ямархан хэмжээний тийм уран бүтээл болсон бай. Тухайн цаг үедээ ямар амар тийм гэрлийн гэлс хилцгийн цөмийн зэвсэг шиг дэлхийн нийтээр 1000 тарчваа гэдэг чинь л үн цэнэ ингэж харагдаж байгаа байхгүй. Тийм. Тэгээд тухайн үед одоо нөгөө кино урлагт илүү нээлттэй ханддаг байсан. Одоо Европын зах зээлд одоо илүү өндөр ашиг олсон юм байна. Харин Азийн орнуудад Япон, Өмнөд Солонгос, Гонконг зэрэгт одоо жоохон цензурт ороод зарим эротик хэсгүүдийг ингээ хассан тийм хувилбараас гаргасан юм байна. За гисэн ч одоо үзэгчдийн энэ сониуч зан хориглогдсон зүйлүүд рүү одоо татагдах тэр сэтгэлгээ нь киног одоо бүр улам алдартай болгож шуугуулж исэн юм байна. За ингээд энэ кино штэ. За. Энэ үнэхээр зөвүүн кино. Үнэхээр зөвүүн кино. Энэ аимшигтай гоё кино байхгүй юу? Юу гэхээр энэ бол өөрөө эротик болон триллер жанрыг нэгтгэсэн кино штэ тийм. Тэгэхээр энэ кино яг ингээ эхлэхдээ л шууд үзэгчдийг шууд ингээд шоконд оруулаад алмаар болно. Яаж юм гэхээр за яг үйл явдал нь ингээд нэг од баг шиг байгаамаа нэг хамтлагийн амт төгсмийн хамтлагийн нэг рок н роллын нэг тийм нэг рок мок юм нэг од нөхөр нэг эмэгтэй нэгтэй хинэн мэдэхгүй нэг нууцлаг тийм эмэгтэйдээ шүн дунд заа ингээд яа ингээд дотн хайцаанд орж байгаа яг ийм байдал ингээд эхэлнэ. Яа тэгэл тэр үйл явдал тэр хөгжмийн тэр уянгалаг гэрэл сүүдрийн тэр тоглолттой тэр өнцөг булангийг олж харсан байгаа байгаад ерөөс ингээд бүр ингээд алмаараа нэг шүлс гоожмор. Яг тэгж эхэлдэг байхгүй. Одоо би нэг анх үжижсэн сэтгэлээсээ л явуулцаад байна. Тэгэл ингээд бүр ингээд зүгээр нэг тийм хоёр хүний хоорондын нөгөө юу зүгээр нэг бэлгийн ажил илэрхийлсэн биш байгаа байхгүй. Энэ бүр ингээд улам галзуу болоод улам хүслийнхаа хязгаарыг даваал ингээд одоо бүр ингээд оргилдоо хүрээл ингээд тэр бүх хэсгүүдийг гаргасан бүгдийг ингээд харуулж байгаа байхгүй юу. За. Тэгсэн чинь гинт ингээд шууд ингээд энэ үйл явдал өрнжөө хооронд чинь нөгөө нэг залуугийн гараа чинь нөгөө орныхоо толгоноос ингээд уйдаг байхгүй юу. Хүлж ийн гэсэн үг заяа. Тэгэн гутал чинь ингээл нөгөө залууч улмал цаашаа нэг тийм галзуурлынхаа цэг рүү очих юм байна гэл ингээл улмал гоё болоод эротик дурсал ингээл амар гоё болоод ориглол үжитл хоромхон зур шууд аллах болно. Алаач. Шууд ална. Ой ямар амар бүсгүй тий. Одоо нөгөө мөс бутлагч юм одоо хутаг гэх юм уу энэ цүүц үзүүртэй тийм шөвг шиг одоо тийм хэрэгслэр шууд хоолонд нь зоогоол нөгөө нэг амар хүсэл дачаал амар оволцсон галзуу үлдэн шууд хүү амны хэрэг болол нам газар дээр нөгөөх маань нам болж байгаа. Тэр хүмүүсийн нөгөө үзэгчдийн зүгээр тархиар наадчих штэ. Тийм юус ингээл 2 минут хүрэхтэйгүүтээ яг энэ цаг хугацаанд л амар явчихсан гэх. Фүүвэ гэж бүр чочтол ангаатл ингээд амар болж байгаа байхгүй. Гэтэл энэ чинь 92 оны ил кино шүү дээ. Энэ амар эвгүй үзэг. Тэр ингээд цаашаа ингээд танилцуулъя заяа. За амьсгаагаа бүтэ авахгүй юм байна л да би. За тэгэл ингээд 2 минут дотор ингээд ертөнц тэр чигээр хөмөрчлөө шүү дээ. Юу ч болчих та тий. За ингээд маргааш өглөө цагдаа нар ирээл ингээд хүү амны эргийн газар ингээд мөрдлөв ихлээл. За ингээд гол шижигт нөгөө нэг залуутай ингээд бэлгийн ажил хийж исэн галзуурж исэн хүүхэл болж таараа шүү дээ. Түүний гоё хүүхэн. За. Тий. Тэр нь өөрөө нэрт зохиолч бүр ингээд нөгөө цуврал юм адал явдалтай зохиол бичдэг. Тэргээрээ нэрд гарчихсан. Кэтрин Траймал гэдэг тэр одоо бүсгүй байлаа л да. За. Тэгсэн чинь нөгөөх маань яг энэ утга уран зохиолгоос салбарт айл хязгаарны нэр хүндтэй болсон. Дээрээс нь
амар тийм ирэмгий, өөртөө итгэлтэй, үзэгсэлэнтэй, арай л хитрхи ухаалаг. За. Тийм үнэндээ нэг тийм дийлцүү юм баахгүй. Тэгсэн чинь яг одоо энэ зохиолч гэдэг энэ гол дүр эмэгтэй шүү дээ тий. За. Энэ хүүхний зохиолууд дээр нь дурддагдаг яг тэр орчин, яг тэр аллаг, яг урд шин болсон байдаг байхгүй. My god. Тэгэхээр чинь одоо мөрдөгч биш вэ? Хин нэгэн бодно шүү дээ. За. Яг зохиол дээр нь энийг бичсэн бол зохиолч нь алдсан юм биш үү гэж хардсан шүү Ер нь дээ. хинч байсан тэгээд тий. Ягаад аллаг болохоос өмнө энэ бичигдсэн юм? Бичигдлээ Яг маргааш нь бичигдсэний дараа яг тэр бичигдсэний дагуу ухцсан гэдэг чи одоо хэн болгон шууд яаж болно шүү дээ. Хардах хэрэгтэй шүү дээ тий. Эсвэл та гэрчний байсан ч юм уу, эсвэл та өөрөө алуурчин ч байсан юм уу, хинч байсан мөрдөгч. Яг зөв. Тийм мөрдөж эхлэх, шиншилж эхлэх л ах. Яг нөгөө рокод секс хийж их үеэрээ алагдсан. Яг ингээл мэс зүсгч мэс бутлагчаар ирүүнд нь үзүүнд нь зоогоод алдсан. Яг ийм юм зохиол дээр нь гардаг. Гэтэл нөгөөх нь бодит амьдрал дээр биелсэн. Гэтэ тэрийг нөгөө айхгүй ингээл зохиол дээр алчаа шүү тэр оройн бичээд маргааш нь оруулж ийна гэдэг бол за баг намайг ингээд нотлох баримттай олохыг чи харьяа гэсэн тэр нэг. Оо яг би түрүү хэлсэн шүү дээ. Тэр амар юм. Энэ хитрхи ухаалаг гэж би хэлсэн шүү дээ зохиолч гэдэг. Яг тийм. Үнэхээр хитрхи ухаалаг. Магадгүй энэ нь баг өөрт нь сэтгцэн эмэгтэй ч юм биш үү гэж бодогдохоор хитрхи тийм итгээд ухаалаг юм баггүй аимшигтай. Тэрнээсээ таашаал авдаг ч гэж магадгүй. Яг тийм ээ. Тэгж бичиж одоо өөрийнхөө бүр нэгэнгүү тэр орчин тэр одоо хүсэл тачаал тий яаж тэр секс хийжсэн за тэгээд тэрний дараа яаж алсан тий өөрөө ингэж байгаа яг мэдээж зохиолч хүн өөрөө толгой дотроо гашилгаж буцалгаж яг бодит байдлыг харж байгаа юм шиг төсөөлөн гутал бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр аль хэзээний энэ дотроо алгаа хийцэн байгаа байхгүй юу? Урдчлаад тийм байгаа шүү дээ. Ээмэр юм бэ. Тэгэл яг тэрнийхээ дагуу бодит амьдрал дээр хийчээд байна уу та гэж сэжиглэхээр байгаа байхгүй юу? Тийм байна. За ингээд Ник Карн мөрдөгч. За. Энэ эмэгтэйтэй нүүр тулан ажиллах болно. Мэдээж номер 1 сэжигтэй шүү дээ. Гэтэл энэ бол зүгээр нэг тийм ердийн мөрдөн байцаалтын биш байгаа байхгүй. Одоо найруулагч зургийг өгсөн байна. Энэ сууж байна. Энэ мөрдөн байцаалтын өрөө байхгүй. Энэ алдартай суулт. Энэс үнэхээр алдартай суулт. Ядчил ямар дачмааны эмэгтэй вэ? Амар алдартай суулт, амар алдартай зураг наач. Яа. Энэ бол юу штэ яг мөрдөн байцаалт биш. Энэ мөрдөн байцаалтын өрөөнд болж байгаа зүгээр сэтгэл зүйн тулаан. Яг тэгээд дээрээс нь одоо юу гэдэг эмэгтэй өнөөч юу гэдэг сэтэг хаяна гэдэг штэ тий. Сэтэг хаяад дээрээс нь тэрийгээ давхар хянаад байгаа тийм ухаан яваад байгаа аимшигтай. Тэгээд нэг л тийм өөртөө итгэлтэй. Гэхдээ амар тийм амин өссөн тийм тоглоомор тоглоод галаар наадаад байгаа нэгэд мэдэгдэн яг энэ дотор. За тэгээс. За ингээд та ижил амар гоё яриад их юм. Тэгээ яасан. Тэгээ одоо ингээл яг нөгөө нэг хамгийн алдартай үзэгдлүүд нэг штэ. Энэ нэг цагаан хувцастай ингээд байцаалт өрөөнд ингээд амар тийм өөдөөс ингээд суугаад тэгээд хөлөө ачсан байгаа штэ. Хөлөө ачин, хөлөө буцааж буулгана, хагас алцайн. Яа. Тэрийг өөрөө анзаарахгүй байгаа мэт. Тийм гутлаа мөрдөн байцаагчийн харцыг харангуутлаа анзаарж байгаа мэт мөрдөн байцаагчийн харц руу нь хараад ингээд харцаараа өдөөлт хийгээд байгаа юм уу хянаад байгаа юм уу бүр нэг тийм өөрийгөө баг энэ одоо мөрдөгчд баг дурлуулах гад тийм яг тийм бүр ингээд ховсдох гээд байна шүү дээ нэгч чаа тэгээд ингээд ерөөсөө одоо энэ хүн бие ингээд авч яваа яг энэ бүүдгэр орчин гэрэл мэл энэ дундс ингээд тойроод байж байгаа мөрдөн байцаагчтай эрэгтэй ч эмэгтэй ч бүгд тагт угаал. Бүр ингээд үнэхээр сэтгүүгээр ингээд хаанчлаад байгаа байхгүй юу? Энэ эмэгтэй жүжигчин маань зохиолч маань киноны дүрээр ярих юм бол тий. За. Тэгэд ингээд ерөөсөл бүх ирчүүдийг дуугаа болгоод өөрийнх нь зөвхөн өөрийн харц, дууны өнгө тэр бүх юмар удирдах байна уу? Тэр ярианы дундх амьсгаа авалт маавалт ёо энэ бол зүгээр л зэвүү амар юм бэ. За тэгээ энэ мөрдөгчийнх нь юунд тоглодог залуу нь хин юм бэ? Одоо мөрдөгч нь Майкл Дуглас. Яг тэр мөрдөгч нь өөрөө юу? Тийм, мөрдөгч залуу маань Холливуудын алдарч жүжигчин Майкл Дуглас гэж. Бас нэг актер зэв ахгүй би. Гой биетэй юу? Тий. Гой биетэй биш. Гой биетэй биш юу? Юу нэг айгуу тийм сэтгэл зүүн гэхдээ яг нөгөө эд байхдаа бас яг юм эротик жанрын. Гэхдээ бас тийм алаа хидантай адал явдалтай бас нэг тийм триллер төрлийн юугаар аль хизээний од болчихсон нөхөр ихгүй.
Яг энэ үедээ бол бас л эд үедээ тоглосон л нөхөр. Энэ кино ч одоо 23 жилийн өмнө биш ээ 33 жилийн өмнө бүтээгдсэн байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чи магадгүй эд үедээ гэж байгаа энэ жүжигч маань өнөөдөр аль эзэний 70 насны босго алгацсан л юм өвөө байгаа байхгүй юу те. Одоо яг энэ найруулагч харуулж штэ энэ хөл ажилтных нь яг энэ байр байдлын энэ хөл ажилт бол үнэхээр алдартай. Йоо ирчүүд бол шүүс мүс нь гоожх нь аргагүй мэн арга. Харин тий. Тэгээ энэ кинонд дундуур чинь ингээд тэр энэ хоёрын тэр секс сцен бол үнэхээр галзуу ёо бурхан минь. Энийг одоо би цаашаа бас ярих л байх. За миний болохоор яг судалсан хэсэг нь юу вэ гэхээр кинонд одоо нэг тийм чухал дүр бол гардаг. За тэр бол одоо жүжигчин Жин Треплхорны бүтээс одоо сэтгэл судлаач доктор Бет Гарнер гэдэг тэр одоо юу юм бэ? Чухал дүр юм байна. За Бет бол мөрдөгч одоо нэг краны одоо хуучин амарган байсан юм байна. Унтаж хөвтдөг тийм ээ. За тэдний харилцаа одоо нэгэн цагт хайр дурлал байсан ч одоо бол тийм эмх замбраагүй өнгөрсөнтэй, шарх сорвтой, улаан малинтай, тийм гонигтай дурсамж болон үлдсэн. Гисэн хэдий ч тэдний хооронд одоо үлдсэн тэр одоо таталцал, нууцлах хүч одоо тэр хിവэр үлдсэн байлаар гардаг юм байна. Йоо тийм аа. За амар ингээд сэтгэл зүйн юм амар тийм дайн тоглоом шоглоомч яваад тах шиг. Зүгээр энэ үзэгчдийг бол зүгээр л тархиар нь наадаа сэтгэл зүгээр нь бол амар тоглох юм байна. Манай Sharon Stone бол зүгээр л сэтгэнлийн мастер. За мастер. Мастер. За сексийн асар их парагчтай. Яа, скилтэй энэ төр гэлтэй. Ирчүүтэй харьцах тактиктай. За тактиктай. За. Ямар эври би албаар чигтай гэж яриад чи засаад ах юм. За яах вэ? За алдарт байцаалтын одоо тэр нөгөө хэсэг дуусны дараахан кино дахин нөгөө халуухан тийм мөнгө аясаа сэргээд юм байна л да. За тэгээд нэг Бет хоёр бол Бетийн гэрт ирдэм байна. За тэгээд хаалгаар одоо ингээ орж ирээд ямар ч тийм үг хэлэхгүй шуудлахгүй ингээл хүчтэй ингээл авалцаал тэр гал авалцаж үнсэлцэж эхэлдэг юм байна. За тэгээд нэг Бетиг одоо хананд тулган ингээл амьсгаан улам түргсээл хувцсны ингрийг нь одоо бүр уран тайлах нь бүр ингээд хүчтэй бүр юм тачаатсан байгааг ингээ харуулт юм байна л да. Тэр одоо хэсэг нь. За тэгээд Бетийн тэр одоо дуу чимээ тэр Никийн амьсгаа гэдэг одоо бүр маш өндөр тачаатсан хоёр хүн тийм хэсэг гардыг юм байна. За тэгээд Ник ингээд цээж нүцгэн ингээ болсон Бетиг ингээ хойноос нь ингээл үнсээл нурууг нь зөөлөн илбээл ингээ богинохон юбхийг ингээ дээш тийм сөхөх мөчөд одоо тэрний хүсэл бүр ингээ оргилдоо хүрч байгааг бүр ингээ илтгэдэг юм байна. Яг тийм. Одоо энэ Бет гэдэг энэ бүсгүй байна шүү дээ тий. Энд чинь өөрөө бас аюу алдартай жүжигч шүү дээ. Тухайн үедээ бас нэрд гарч ирсэн байсан. Ер нь бол аюу алдартай байсан. Энэ хоёр чи хамтрагчтай байхгүй юу? Харин тий. Тэгээд хамтрагчтай бас нэг юм бэлгийн хамтрагч бас бэлгийн ажлын хамтрагч болчихсон. Тэгээд эн чинь хайр байхгүй. Тийм ээ. Айгуу тийм ширүүн дөрөв яг нэг тийм эсвэл өөрсдийнх нь хүсэлж тийм юм уу? Тэгээ нөгөө Никийн харцны хүйтэн тэгээ нөгөө хөдөлгөөн нь ингээл улам ширүүн болж одоо тэр хайрлагдаж бус ингээ хайрлаж бус бүр ингээ хүчрхийлж одоо яг тэгдэг хэсэг гардыг юм. Тэгээ тэр бүсгүй ингээ хүчтэйгээр бүр ингээ ширээн дээр ингээ шахаад өөрийн бүр ингээ дотоод зүүн айц тэр уур хилэн бүх юм ингээ гаргаж байгаа мэт ингээ бүр ингээ улаарч эзэмддэг юм байна. За энэ хэсэг бол зүгээр нэг эротик үзэгдэл биш шүү манайхаа. За энэ бол зүгээр Никийн тэр дотоод сэтгэлийн бүр юм гаж сонирхол хүсэл тачаал тийм ээ бүр хүчрхийллийг одоо хэрхэн бүр юм холилдож ингэж одоо гардгийг бүр ингээ илт харуулсан тийм хүч юм байна. За тэгээ тэр хүслээ бүр ингээ илэрхийлэхдээ юм хайр бос бүр юм ноёрхол те өөрийнхөө юм удирлах хяналтанд ингээ байлгаж байгаа те. Одоо тэгээ тэр өөрийн одоо унж байсан тэр хяналтаа алдсан өнгөрснөөс айдаг ир чинь одоо бүр ингээ хүсэлтэй ингээ бүрэн дийлдэгдэж байгаа тэр дүр зураг тэрнээс ингээ бахархал авч байгаа те. Тим дүр зураг гардыг байна. За харин Кэтрин болохоор одоо түүний харилцаа илүү гүн одоо илүү сэтгэл зүйн тоглолт болж хувирч байд юм байна л да. Кэтрин бүх зүйлийг ингээ хянаж чаддаг мэт ингээ харагддаг. Түүний үг бүр харц бүр алхан бүр ингээд нөгөө бэлгийн юм таталцал бас юм аюулын хослол байд юм. Тэгээд тэр Никийг ингээ сойрж бүр ингээ тушаад уруу татаж бүр ингээ бүрэн удирдахыг хүсдэг заяа. Тэгээд ингээ Никийг одоо ингээ бүр түүнийг барих гэж оролддог ч үнэндээ нөгөө баригдаж буй өөрөө гэдгийг бүр мэддэггүй заяа. Тэгээд тэдний хооронд ирэх мэдэл бүр ингээ хүсэл сэтгэл зүйн бүр ингээ хяналт гурав ингээ холилдсон тийм аюултай харилцаа эхэлт юм. Эврагаас тээ. Энэ Кэтрин чинь өөрөө яг энэ кинон дээр яг дүр нь бас өөрөө
одоо bisexualist гэдэг нь шүү дээ. За. Эрэгтэй эмэгтэй билгээс орж эмэгтэй ч үздэг. Ийм зохиолч эмэгтэй байхгүй юу? Oh my god. Яа ингээ бүр нөгөө лесби хостой. Тийм ээ. Тий. За. Зэв. Үнэхээр гоё. Ийм бэ. Зэ ингээд Кэтрин Никийн сэтгэл рүү зүгээр нэг халдаад байгаа юм биш. Аха. Оюун санаанд нь нэвтрээд эсвэл ингээд дотоод сэтгэлийн ингээд сориол байгаа байхгүй юу? Энэ чи мөрдөн байцаагч ёо. Би юу? Би энэ жинхэнэ энэ гимтрийн чинь зохиолч нь би юм уу чи юм уу гэлтэй нэг тийм чөтөөрхөл хоёр биенээ ингээ бүр ингээд тархийг мушгиж бадж байгаа байхгүй юу? Йоо. Чиний энэ тархинаас тос гарах нь ус гарах нь гэж байгаа юм Тэгээ шиг. мөрдөгч нь бол зүгээр л бацуулж байгаа байхгүй юу? Бүр ингээд цаагаараа мөрдөгч нь өөрөө ч мэдгүй ингээд улаараал тэгсэн мөртлөө эмгтэй хүнийх нь гоо сайханд нь шохоорхож дурлаал ингээд байхаар нь хүртэл өөрт нь нэг тийм нарийнтай наадаатай байгаа байхгүй юу? Тоглоомтой л. Тийм. Мөрдөгч нь өөрөө анзаарахдахгүйгээр өдөрдуулаад байгаа юм шигээр ингээл одоо кино цаашаа үргэлжлэн. За. Ингээл уулзалт нь ингээл яг л нэг тийм мэдээж нэг мөрдөн байцааг ширэг болчихсон те хүн амнэр гарцсан. Ингээл мөрдөн байцаалтаар эхэлж байгаа. Гэвч төд удалгүй хин нь яг хинийгээ судлаад байгаа юм бэ гэдэг дээр л асуудал ялгагдаж эхэлэн заяа. Аль хэдийн ихчээ бүх нарийн нандин юм судалцсан. Бүр ингээд тархиндаа бүр ингээд бүх тестаралыг мэдсэн. Нэг нь ингээд мөрдөөд байгаа. Нэг нь ингээд сэжиглэгдээд байцаагдаад байгаа юм шиг мөртлөө давхураа цаагаараа давхар дотносоод яваад байгаа байхгүй нэг чинь. Хоёрын хооронд хоёр биедээ татагдаад эмэгтэй нь яг үннээсээ татагдаад байна уу? Наадаа дахиад л тоглоом хийгээд байна уу гэдэг ингээд эргэлзээ төрүүлээл ингээд бүр ингээд хүнийг ингээд зурагтнаас ингээд холдуулахгүй уяадаг байхгүй энэ үжигчдэг байна. Тэгэл зүгээр нь бол зүгээр л наад чинь тий. Яах гээд байгаа юм болоо гэж бүр тэр нь мэдчихгүй. За ингээд төд удалгүй ингээд тэдний хооронд ингээд нэг таталцаад байгаа нэг юм жижигхэн сорон зурм байгаа шүү дээ тий. Энэ ингээд шууд нийлнэ. Дийлдэшгүй болно. За ингээд нөгөө хүсэл мөрөөл дурд ачаал чинь ингээд хамгал тэр давж болохгүй улаан зураас хилийн зааг юу гэдэг энэ болгоны бүгдийн даваал сад тавиал орж ирнэ дээ. Сад тавиал гинэ. Юу. За ингээд одоо нэг өдөр тэгэл амар гоё гэрэл сүүдэр ингээл бас зохицолтолцсон нэг аим шиг тийм гоё өрөөндөө бүүдгэр орчин дотор ингээд нөгөө нэг зохиолч эмэгтэй маань мөрдөн байцаагч юм аа тэгэл санааслыг гартаа аваад яа жинхэнэ мушгин да зайлвал. За жинхэнэ тоглоомд нь одоо ингээл дуусчих юм бол ингээл бүхнийг тэр зохиолч эмэгтэй гартаа авна. Ингээд тоглоомын дүрмийг өөрийнхоороо бараг л тэр үеэс бичиж эхлэн дээ. Анхны тэр нөгөө тийм зоригтой байдлыг ингээд одоо нөгөө мөрдөн байцаагч өөрөөтөө ингээд мэдээж байцаагч юм бэ тий. Гэтэл шууд ингээл тэр юуг нь хорвон зур ингээд зөөллөөл зүгээр л зөвхөн яг тийм зүгээр л хоёр хүний совин харц амьсгал хөдөлгөөн ингээл те зүгээр л нэг тийм галзуу одоо секси оршил болгоо ичиж байгаа байхгүй. Тийм байна. Тэгээд ингээд үнсэлцэн тэгэл дээрээсээ доошоо ингээд үнсэлцээл ингээд аашигна ингээд янзын дээр дуу муу дээрээсээ доороос юу дуу муу тэр дүрслэл те тэр ямар ч гоё өнцгөөс нь ингэж авдгийн тэр мэрэгжлийн дээр найруулж байна. Үнэхээр үзэгчдийг ялангуяа ирчүүдэг бол зүгээр жинхэнэ алмаар болно ориглуулна. За тэгэл нөгөө нэг эмэгтэй чинь ингээд одоо ингээл санаачлалыг аваад нөгөөх нь ингээл зөрөөл манай энэ нөхөр чинь бас нэг нөгөө Бети гэдэг нөгөө эмэгтэйтэйгээ бас нэг айхтар араатанлаг үздэг нөхөр шүү дээ. Ингээл аль альныхын дотор араатан байгаа нь ингээл ээлжлэл ингээл санаачлалыг гартаа аваад ингээл за хоёр араатан тэгээд хоорондоо эд авалцсах юм байна. За тэг хамгийн амар гоё нь за нөгөө нэг байцаагч маань дээш хараад мөрдөн байцаагч дээш хараад ингээл гівтэн гутал нөгөө бүсгүй маань ингээл үнсэл таашаал өгөөл дээрээс доошоо ингээл явж байгаа гутал нь таазан дээр толтой. Яа бурхан. За. Яа тэгэл бүх үйлдэлийг ингээл өөрсдөө доор нь гівтэж байгаа толь руугаа хараад өөрсдөө дээрээс нь харна. Энэ бол зүгээр л бүр улам өдөөх юм зүгээр байна. л галзууруулна. Аимшигтай бас тийм төсөөлөд бодохоор л тийм уус тийм. Тэгээд ингээл тэр нөгөө яг ингээл оргил үеийн ингээл ихтэй болсон нөгөө нэг зохиолч өгүүлж бүр ингээд тэгээ нэг бүр байж ядтал орилж морил энэ киног зүгээр кино биш болгоно. За. Та үзсэн болохоор өөр тэгээд тахшаа. За би өөрөө очиж байгаа нөхөртөөгөө үзнэ. Тэгэл ингээд нуруу мурууг ингээл хумсараа маажаал ураал
тэгэл бурхан минь за майжуудангуудаа нөгөө мо байцаагч маань өөрөө баг өвдөд байгаа мо таашаагаад байгаа мо давхар зэрэг орж морилоо байна. За. Энд чи бүр алдсан юм байна тэгвэл хэрэгсэл тийм тэгж явж байгаад нөгөө нэг наад нөхөрч нь орны толгооноос хүний гар уяад хүлээд байгаа штэ тий. Тэгээ халаад байгаа тийм нэр. Яг энэ үйлдэл рүү орно. Бурхан тэгээ алчдаг юм шүү. Тэгэн гол нөгөө яг энэ нөгөө хэргийн зохиол өмнө нь хэрэг юу босныг гэл ингээд бүгдийг мэдж байгаа манай нөгөө нэг байцаагч маань мэдсээрэн байжж хүлүүлнэ. Бас л аимшигтай гоё сцен гоё зохиол байгаа сте. Яа энэ ирчүү дээ гэж нэрээ. Тэгэл ингээд ерөөсөө за хүлүүлэл угаасаа ингээл хиний гарт ирэх мэдл шилжив. Тийм ээ. Энэ үдшийн төгсгөл хаана байгаа нь ойлгомжтой болж байгаа шүү дээ, тийм. Тэгэл яг нөгөө эмэгтэйчэн дээр нь гараал ингээл. За. Үц тараал тэгэл яг ингээл дур ханж байгаа юм л да. Тэгэл яг ингээд яг тэр үедээ ингээд шууд ингээд гудсан доогуура гэх юм одоо монголоор ярих юм. Тийм доогуура гэх юм гудсан доогуура гэх юм. За матрасан доогуура за. Нөгөөдгөө хайгаад байгаа юм чи нөгөө нэг мөс хагалагчаа. Бүлдэг юм аа. Бүлдэг үү. Тэгэл ингээд нөгөөтг чинь ингээд яг алах юм байна да гэл ингээд яг ингээд нөгөө мөсний утгаа бариад жаваад тэгсэн мөртлөө алахгүйгээр гарын сулдаг байхгүй юу. Ямар тоглоом тийм тий. Тоглоод наадаад байгаа зү. За миний ялахаар яадаг хэсэг нь ярих хэсэг болохоор нэг кедрний харилцааг одоо тэр шүн ингээд үүгээр дуусгах ингээд ёсгүй байсан юм байна л да. Тэдний хоорондоо тийм нэгэнт үүссэн ингээд таталцал бол ингээд зөвхөн биенийх бус бүр ингээд оюун санааны дотоод юм дайм байсан. За кедрын тэр шүн никийг өөрийн хяналтанд ингээд бүрэн оруулаад тэр ирийн бүр зүн совин айдас донтолт бүр ингээд гурыг нэг дор хөдөлгөж чадсан. За тэгээд өглөөнөөс нь хойш бол бүх зүйл бүрийн энгийн амьдралд ингээд бутсан мэт байсан ч яг үүндээ ингээд нэг кедрний юм ертөнцид улам гүн орж юм татгцсан байсан. Тэгээ тэр бүсгүн үг үйлдэл ингээд бүрийг ингээд шиншилж одоо нэг хэрэг мөрдөх ёстой мөрдөгч байдлаа бүр өөрөө мөрдөгдөөд өөрөө удирдуулаад бүр тэр эмхтэйгээр ингээд бүр ингээд тоглуулад байгаагаа ч анзаарахгүй болсон байсан. За тэгээ нөгөө цаг хугацаа ингээд өнгөрөх тусам ингээд түүний эргэлзээ бүр ингээд айдас таталцал гурвын дунд ингээд бүр хил хязгаар үгүй болж бүр нийгхийн тэр бодол кетринийхаас бүр ингээд салтгүй. Тэгээ тэр эмэгтэй түүнд одоо гим нүгэл мэт гэхдээ бүр мөнх юм бүр юм таталцал бүр ингээд оршиж байгаа юм. Тэгээ киноны төгсгөлд болохоор бүх зүйл ингээд дахин юм анхны эхлэл рүү ингээд буцдаг. За өмнө хин нэгний одоо мөсөн гутгаар хөнөөж байсан тэр дүр зураг одоо Никийн амьдрал дахин давтагдах гэж мөн мэд заяа. Тэгээ тэд дахин хамтдаа ингээ орондоо хөвтөөл энэ удаа болохоор хайр ба одоо нөгөө нэг айдастэй тэр итгэл ба бүр юм сэжиг хүсэл ба өвхөл бүгд нийлнэ. Тэгээ Кетрин Никийг одоо халамжлан бүр юм харж тэдний дунд нэг хоромд бүр юм төгсний юм нам гүм оршин гинэ би бинийгаа ингээ ширтээ. Тэгээ Никч бас ингээ хормхон зурт ингээ тайвшраал тэр хүсэл хайр ингээ бүр ингээ хоёр ингээ нэгэн зэрэгт бүр ингээ нийлж бүг мэдэрдэг. За гэвч камер айжмаар ингээ доошоо гулсаад тэдний орон доороос гарч ирэх мөсөн хутганы дүрсийг харуулд юм аа. За тэгээ эндээс хойш юу болохыг хинч мэдэхгүй. Кетрин үнэхээр алуурчин байсан уу үгүй юу эсвэл ийм зүгээр юм төсөөллийн тийм зохиолч байсан уу тийм ээ эсвэл бүр энэ бүх ингэ Никийн зүгээр л зүүнгийн ванга эмгээ шиг юм байсан үү тийм одоо айцын тусгал байсан уу кино одоо яг энэ асуултын хариуг болоо ерөөсөө өгч чадаагүй үзэгч бүрийг одоо өөрийн дүгнэлт дээрээ ингээд үлдээж чадсан бас ёо хүнээ миний хувьд бол яг тоглож байгаа кино шүү. Энийг бол нэг 10 жилийн төгсөх ангийн хавцаа байхдаа үзчихсэн юм аа зурагтаар гарч ирсэн юм. За яг эндээс харчаад бол би яг энэ зохиолч эмэгтэйгийн одоо энэ Sharon Stone-ы тоглосон энэ зохиолч эмэгтэйг нь би алуурчин мөн байна гэж би бодсон. Мөн байна гэж бодсон. Гэхдээ нөгөө нэг би хэлсэн шүү дээ нөгөө нэг эмэгтэй хостой гэд тий. Тэр нь болохоор эмэгтэй хослолынх нь эрэгтэй юм байгаа. Энэ одоо зохиолч эмэгтэй маань эмэгтэй дүртэй байдаг байхгүй юу? Юу би ингээ миний сая бүр ингээ шар ус бослоо сая. Бүр ингээ нуруугаар ингээ хүүт таагаад. Тэгэхээр би ингэж бодоод байгаа байхгүй юу? Зүгээр ингээ энэ зүгээр энэ сексийн дуурсал асар өндөртэй. Дээрээс нь асар аимшигын үнэхээр аимшигын ухаалаг. Ийм зохиолч эмэгтэй. Зүгээр зохиолоо биччихэд зохиолынхоо дүрд тааруулж ээлж золиосоо хайдаг. Магадгүй ингээд ямар нэгэн байдлаар юм яг оргил үе дээр нь мөс яадаг утгаар яах та нөгөө эрэгтэй буюу эмэгтэй хамтрагчаа
ашигладаг юм болов уу гэж би бас бодсон. Гэтэ одоо энэ яг тэр кинонд чинь энэ хоёр эмэгтэйгийн хоорондын бас яг тэр хэсэг нь айгүй гоё гараад шүү дээ. Бас айгүй гоё нэ. Зүү юу ярьж байгаа. Одоо энэ чинь нөгөө баар мааранд бүжгэлж байгаа хэсэг мэсэг бол үнэхээр тэр бэлгийн ажил элдв энзим юм харуулахгүй ч гэлээ гэсэн тэр зүгээр бүжгийн хөдөлгөөн энэ эмэгтэйгийн юм бол үнэхээр тасархаа. За нэг мэдээлэл би олсон. За энэ кино нь 1992 онд ингээд дэлгэцнээ гараад Оскарт бүр юм шилдэг эвлүүлэг, шилдэг киноны хөгжим номинацид нэр дэвшээд за бусад кино наадмуудад болохоор 16 төрөлд ингээд өрсөлдөөд бүр юм 5 шагнал хүрсэн байт юм тийм баха энэ ч бүрээс яа бүр алж байгаас тийм алсан шүү дээ. Тэгээд 1993 онд хаа Японы юм кино наадамд шилдэг гадаадын кино за тэгээд нөгөө BMI фильм те одоо TV Awards-аас шилдэг киноны хөгжим тэгээд MTV одоо Movie Awards-аас шилдэг эмэгтэй дүрийн шагналыг одоо Sharon хин блэ? Sharon Stone билүү? Stone тий. Sharon Stone. Тий. Хамгийн одоо хүсэмжит эмэгтэй болж бас хүрчихсэн юм байна. Айгүй их бас шагнал авсан юм биш үү? Бүр Oscar-оос гэхэд л бүр 5 шагнал хүрсэн гэж шүү. Энэ Oscar-оос 5 шагнал авсан юм уу? Оо за. Оскароос бүр юм 5 шагнал авсан харин нийт 16 төрөлд ингээд өрсөлдөөд 5 шагнал ингээд хүрсэн. Тэгээ бүр ингээд араас нь дахиад нөгөө Азийн кино наадам шилдэг гадаадын кино хүртэл тэгээ бүр араас нөгөө шилдэг киноны хөгжим нөгөө арын албандад ажилласан хүмүүс бас нэлээд өндрөөр үнэлэгдсэн юм байна. За тэгээд энэ эмэгтэй маань өөрөө бас одоо хамгийн хүсэмжит эмэгтэй болж тийм шагнал манглаар одоо шагналж исэн юм байлээ. Тэгэхээр одоо юу ярих вэ энэ кинод? Тийм шүү дээ. Ярих юм бол үнэхээр ярих юм байхгүй байгаа байхгүй юу? Тий. Тэгээд энэ кино бас нэг гоё мэдээлэл хүрэхэд дахиад шинэ хувилбар нь хийгдэж эхлэх гэж байгаа юм гинэ. Та тэрний талаар мэдээллийг сонссон уу? Сонссон. За тэгвэл та мэдээллийг хүргэж. За наа чинь юу юм бэ лээ? Энэ баг юугаар энэ онд гарсан мэдээлэлээс тий. Тий, энэ онд гарсан мэдээлэл. Хавраас нэг тийм яригдадсан шүү дээ тий. Энэ яг нэг 92 онд хийгдсэн одоо битүүний яриад байгаа сайн яриад байгаа энэ erotic thriller жанрын энэ Basic Instinct гэдэг энэ киноны шинэ хувилбарыг хийх эрхийг Amazon MGM Studios харин авсан гэсэн. Studios-ийн United Artists болон Scott Stuber нар эрхийг авсан юм байна. Харин тийм гэсэн. Тийм байна. Гэхдээ энэ зохиолын нөгөө нэг Joe Estrada-хаас шүү дээ тий. Тий. Одоо яг энэ үндсэн зохиолч нь дахиад бичих өөрөө бичнэ гэж байна. Тийм байна. Нөгөө би ямар сайн та нэвтрүүлэг эхлэхээс өмнө танд хэлсэн дээ тий. Тэр сая гид бодогдоод бүр инээд хүрчлээ. Энэ гэхдээ одоо ингээ шинчлэгдээд ингээ гарах юм бол мэдээж энэ Sharon Stone бол Michael Douglas хоёр бол тоглохгүй баг. Тийм, мэдээж бүр залуу, илүү халуухан, илүү бас гоё. Илүү шинэлэг энэ цаг үе нөхцөл байдалтай тохирсон. Уялдуулаад одоо агуулга асуудлуудыг хөндсөн ч байд юм уу те. Илүү бас нэг итгээд одоо 92 оны үзэгчдийн бэлгийн таашаал кино үзэх соёл одоо харьцуулахын аргагүй өөр байгаа байлгүй дээ те. Тийм бахөө. Тийм, тэгэхээр чин нэрэл яг шинчлэх юм бол энэ бас л одоо уралдаад үзэх уран бүтээлийн нэг болох бах. Тэх бах. Гэж би тийм нэлээ жоохон. Энэ кинотой холбоотой бас нэг надад ийм сонирхолтой факт байна заяа. За энэ хизээ байлаа да 5 жилийн өмнө юм байна. За. Сербус Оросын улбаны улс хоёр ч одоо хоорондоо ямар нэгэн байдлаар ингээд ойрын холбоотнууд байдаг аахгүй юу? Тэгэхээр Серб улс нь юу яагаад Америкт очиод нөгөө инхийн гэрээч гэдэг юм уу хамтын ажиллагааны элдв энзийн юу гэрэн дээр гар үсэг зурцсан юм байна 5 жилийн өмнө. Тэгсэн чинь Оросын тал энэ үнийг одоо манайтай холбоотой байж ягаад Америкт ингээд илүү дотн холбоо ягаад байна гэсэн нэг тийм гадаад хэргийн яамны хэвлээ ингэж тэр өнцгөөс нь харсан юм байна. Гэсэн чинь Оросын улбаны улсын гадаад хэргийн яамны хэвлийн төлөөлөгч Мария Захарова гэдэг нөхөр. За яг одоо битүүний сэний ярьсан кино шүү дээ. 92 онд бүтээгдсэн Basic Instinct киноны Sharon Stone-ы дүрийн нөгөө нэг миний түрүүний хилээдээс орилж харлаалсан. Энэ бас хамгийн алдартай суулт шүү гэдэг нэг хөл ачаа суудаг суулт шүү дээ, тий. Энэ зурагтай хамтаа тэр нөгөө Сербийн ерөнхийлөгчийг Трампын өмнө ингээд сууж байгааг энэ зургийн эхний зургийг тавиад хоёрдугаар зургийн Sharon Stone-ы тэр зургийг тавин гутлаа.
энэ одоо хэдий таны энэ суусан сандал нь байцаалж өгч байгаа юм шиг байрлалд байгаа ч гэлээ гэсэн. Цагаан ордонд урагдж очсон л бол хоёр дахь зураг дээр их шиг суух хэрэгтэй шүү. Яана хүүрээ хийж байсан ер нь инкил ёстой байсан штэ. Надад итгээрэй гэсэн энэ юг бичээд тэгээд энэ ингээд шууд хоёр улсын хооронд шууд ингээд айгуу тийм хагарал үүсэх маягтай тийм устрын докторгүй байдал үүсгэсэн чинь юунээс нь болоод гадаад иргэн сайд нь Орос Албаны гадаад иргэн сайд нь Серби ерөнхийлөгчөөсөө уучлахгүйсэн байгаа байхгүй. Энэ кино энэ мэдээлэл тавьсан хүн бидэнтэй хамаагүй шүү гэдэг. Тэгэхээр энэ болоод өнгөрсөн нэг устрын пакч гэлээ гэсэн. Тийм ээ. Энэ Sharon Stone-ы тоглосон одоо энэ Basic Instinct энэ кино бас л ингээл сэвэгдээл устрын төвшин төртлийг гараал ирсэн байгаа шүү. Хоёр улсын хооронд бараг таагүй харьцаа үүсгэхэд нөлөөлсөн байгаа шүү. Сонин факт шүү энэ бас. За би комментуудаа сая одоо харж ийн л. За. За юу гэнэ үү? Оюун тунгалаг сосор барам гинэ. Ойр дөвдөөд радиогоо сайн сонсож чадаагүй. Баярлалаа. Та нартаа мэдээлэл өгсөнд гинэ. 90-ад оны кино шүү л гэж юм. Сайхнаа ямар нэртэй кино вэ гинэ. Basic Instinct гэсэн. Уугнаа киноны нэр хэлээд өгөөч гинэ. Уугнахаар л хэлүүлмээр гинэ. Би болон бичээд явуулсан шүү. Basic Instinct 1992 онд хийгдсэн кино байгаа. Энэ кинод үнэхээр гал. Үнэхээр зөв кино. Эмэн болохоор бааранд бүжгэлдэг хэсэг нь гал гинэ. Оо яг зөв. Би дөрвөлсэн тий. Тий, та хэлээдсэн тий. За юу гэнэ их жаргал тоогоо зулаа таазан дээрээ тойл наачаад үзээрэй гинэ. За тэгье. Йоо маажаал явчихдаг гэдэл гоё ярьж байна дөө гинэ. Уугнахаа ажил хийхгүй нэ зөөлөг гэж. За манай уугнахын хоолонд бол нөгөө хитэн краш игч нар манаста болохоо хийж байгаа юм байна да. За манай хамтран хөтлөгч Эрика маань ар гэрийн хүндэтгэл үзэх шалтгааны улмаас хэд хоногийн чөлөөтэй байгаа. Энэ хооронд бас манай Зулаа маань натаа хамтарч та бүхэнтэйгээ хамт байгаа. Зулаа маань харин үнэхээр гоё бас ур чадвартай, мэдрэмжтэй байгааг та бүхэн бэлгэний харж байгаа ах уу? Бас комментууд бичсэн байлээ шүү Зулаа. За. Тийм чамд бас гоё амжилт хүссэн байлээ. Баярлалаа. Тэгээ би нөгөө маркетингийн менежер шүү. Гэхдээ хаяадаа ингээд хүн оруулж орж ирнэ. Зүгээр шүү дээ. Тийм бид нар чинь байхгүй да үзэгчтэй ууд байхгүй үзэгчтэй хэрэгтэй юм өхийн тулд бүгд л хөрвөх чадвар сайтай байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Энэ утгаараа яг чамд бас хэлгээд бол үзэгч сонсогчд маань чамд ингээд ийм гоё урмын үг хайрлаж байгаа болохоор чи бас гоё урам аваад өшөө илүү гоё. Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн дүүлэн. За ойлголоо. Хичээнэ улам сайжирнаа. За ингээд бит хоёр маань юу лээ 1992 онд бүтээгдсэн Basic Instinct буюу одоо Michael Douglas, Sharon Stone нарын хамтран тоглосон ийм алдартай айхтар гал усан киногоо хоёр талаас чадан ядан тайлцуулах гэж хичээлээ. За ингээд манай ажлын 7 хоног маань энэ хүрээд өндөрлж байна да. 22 цаг 53 минут боллоо. Эрхэм мөндөд сонсогч үзэгч та бүхэн минь үчиг сайхан өнгөрөөгөөд сайхан амраад мөн амралтын 2 өдрөө гэр бүл болон өөрийнхөө хувийн хөгжилдөө айгүй сайхан цагаа зөв зохистой өнгөрөөгөөрэй. Тэгээ киногоо үзээгүй хүмүүс нь одоо киногоо үзээд од харж обоо майжж за худлаа тоосоо жөг шүү. Бүгдээрээ сайхан амраарай. За сайхан амраарай. Даваа гарагийн 07 цагаас иргэн уулзцгаая. Түр баяртай Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3. Bye bye. Баяртай.